Анхаараарай. Mobile Legends дээр шуурга дэгдэж байна. За тэгэхээр сайн байна уу? Хэдүүлээ өнөөдөр Advanced сервер дээр байгаа шинэ апдейтуудын тухай ярилцсан. Ёо. Энд ч нэлээ их юм байх нь дээ. За тэгээд бидний хамгийн ихэнд ярилцах зүйлс болвол мэдээж хэрэг дулааны талбарын эффектүүд. За, дулааны талбарын эффектүүд. За юу ч хийсэн эхний ээлжинд Advanced сервер дээр ийхүү санал хураалт явуулсан бөгөөд энэхүү санал хураалтаас хамгийн өндөр санал авсан эффект Mobile Legends нэвтэрхээр болсон байна. Тэгээд бидний хамгийн ихэнд авсан эффект болвол мөнхийн мэлхий. Энэ эффект нь яадаг вэ гэхлээр лор төрөл 2 зэрэг төрөх боломжтой бөгөөд лор төрсөн гэсэндээ төрөл мөрөглүүлэн төрсөөр байх болно гэсэн үг. Тийм болохоор лордо сонгох уу, төрлөө сонгох уу? Их сонирхолтой юм болгон дээ. За тэгэхээр бидний дараагийн эффект бол мөнхийн хүч. Энэ нь болохоор яадаг вэ гэхлээр төрлийн эффектийг бид нэр стаклж авдаг болох нэ. За энэ дээр бүх илүү нарийн мэдээлэл байна л да. Ястмэлхийн устдаас нар олж авсан бапууд нь багийн бүх гişүүдийн дунд хуваагдах бөгөөд энэ бүтэн тоглолтын турш үргэлжлэх болно. Ястмэлхийг олон удаа алж 3 хүртэл стак цуглуулах боломжтой. Гисэн хэдиж хамгаалалт болон урамшууллын довтлооны бапууд цуглуулсан стак бүрээр буурдаг. Гэсэн байна. За тэгэхээр төртлийг 3-аас илүү ер нь бол төртлийг олон алгах тусам төртлөөс авах бап чинь багасна гэсэн үг. Гэхдээ сайн давуу тал нь их юм бол та нарын төртлөөс авж байгаа бап чинь хизээч тусахгүй. За тэгээд 3 дахь зүйл мөнхийн хамт олон. Энэ яг яадаг вэ гэхлээр за би харуулчих та. Иймэрхүү. Лорд болохоор өөртөө тохирсон 3 хүчирхэг миньон дууддаг. Тэгээ энэ 3 хүчирхэг миньоныг аасны дараагаар ахин 3 миньон шууд газар дээр яг энэ 3-ыг орлож төрдөг бөгөөд ер нь айгүй сайн шүү. За тэгээд өчүүлсэн нэгэн супер хүрээ. За энэ нь болохоор тулааны талбарын бүх төрөтүүд 12 минутын турш бамбатай байна. Тэгээ мэдээж хэрэг бамбагийн зодох юм бол гол авдаг тийм мэднэ зү тий. За. Нэг иймэрхүү. За тэгээд дараагийн сэдв болвол баатрууд. За тэгэхээр баатрууд. Mobile Legends дээр маш олон төрлийн баатрууд байдаг. Тэгвэл нэг сайхан мэдээ байна. Fighter-ууд дээр болсон сайхан мэдээ. Physical damage авдаг бүх баатрууд physical damage хийдэг бүх баатрууд манагүй болж байгаа. Тийм манатай баатрууд зөвхөн мэж болон Сильвана энэ төр шиг шидийн хүчтэй баатрууд гэсэн үг үлдэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэнгүүт эндээс болохоор Saber Lance Center чинь айгу өвдөө болж байгаа шүү дээ ингэнгүүт. Тэгэнгүүт тэднүүсээ яаж зохицуулсан бэ гэхлээр тэдний манаг нь энержи болгож хувирж байгаа. Энержи одоо байж байгаа хэвээр учраас энержи болж хувирснараа тэднээс нэг тийм айхтар өвд байхаа байна гэсэн үг биш. Ер нь бол гэхдээ бусад баатруудын хувьд л их ашигтай байдаг л дээ. Жишээ нь энд байгаа их баатрууд байна. Тэгээ марксменуудын хувьд бас их сайхан мэдээ. Нэр марксмен гэснээс Мия метод буцаад орох шинжтэй байна. Ер нь бол Мия ямар ч сайжруулалтын ур чадварын өөрчлөлт энэ төр аваагүй. Гэтэ тийсэн хэдиж хийсэндээ Мия үнэхээр аим шиг юм байна. Би яад энэ ойлгохгүй байна. Миний харж байгаагаар бол Мия дээр босож байгаа билдэнд шинээр гарсан айтемнууд ердөөсөө байхгүй байгаа. Дээрээс нь нэмээд ямар ч тохируулга энэ төр аваагүй.
Тэгсэн хэрнээ л генет метанд буцаад орох шинжтэй болоо явчихсан. Би энэсээ ойлгохгүй байгаа. За тэгээд бас нэгэн мэдээ бол ханаби ашиглагчид адвес цэрүүр дээр ээж завхаа болж байна. Яа би энийг үнэхээр ойлгохгүй байна. Яагаад ханаби дээр ээж завхгүй байгаа юм бэ? Яа зүгээр дүүрэн цустай шахуу ваваны үлдэн дээр авиж араа би яриагаа үргэлжлүүлэхээс өмнө нэг юм хэлчихэ. Би сая дүүрэн тустай гэж хэлсэн шүү дээ. Дүүрэн тустай гэхдээ ваван дүүрэн тустай биш, ханаби дүүрэн тустай гэсэн утгаар хэлсэн шүү. За тэгээд ойлгоорой. Баярлалаа. Ороод шууд өгч байгаа баатар яах лээрээ ээж завдаггүй юм бэ? Гэсэн ч энэ. Яа би энийг үнэхээр ойлгохгүй байна. Яг үндэ бол ханаби ээж сахгүй байсан гэсэндээ аимшиг юм байгаа. Яа намайг үдж байгаа юм шиг өөдөөс бүр flame shot австаа намайг чигчин гэж боддоо. Oh my god. За нэг тиймэрхүү. За тэгээд баатруудын тухай ярьсан юм чинь шинжлэгдэж байгаа баатрууд. Мэдээж хэрэг хамгийн дөрөнд Granger. Granger-ийн шинжилэлд орох тунд өгч байгаа. Ер нь бол ямар шинжилэлт энэ бүгдээрээ баг мэдж байгаа байх. Тийм. Ер нь бол нэгээс баримтдаг шинжилэлт. Бусдаар бол нэг тийм байх дээр том шинжилэлт бол болоогүй юм шиг надад санагдаж байгаа. За тэгээд ер нь бол өөр шинжилэлт авсан баатрууд байна. Тэгээд хамгийн том шинжилэлт авсан баатар гэвэл Ханзо. Тийм. Ханзогийн шинжилэлт бүр амар OP. Ханзогийн хамгийн том сул тал бол сүнсээ явуулсан ч гэсэндээ би энэ дэмэж авдаг. Одоо тэр цаг үе өнгөрсөн. Сүнсээ явуулсан бол би энэ дэмэж авахгүй болсон. Гэхдээ сүнс нь үхэх юм бол биелүүгээ ботч явдаг болсон. Сүнс рүүгээ явдаг болсон. Гэхдээ slowness аваад тодорхой хугацаанд дэмэж авахааргүй болно. Дээрээс нэмээ 2 дугаар скил нь өөрчлөгдсөн. Ultimate юу тэгээ ер нь бол пассив бас өөрчлөгдсөн. За тэгээ ер нь та нар энийг өөрсдөө олоод үзчих байх. Надад энийг нарийн танилцуулж яах. Сонирхол алга. Тэ. Тэгээд мэдээж хэрэг Алис шинжилэлт. Энэ бол нэлээд саяхан орсон. Би яг юу нь өөрчлөгдсөнийг сайн мэдэхгүй байна. Харахад бол байтгаар л харагдчихлаа л да. Тий. Энэ бед шинэ пассив удаа. Бас шинэ ультимейт скил байна. За хэдүүлээ энийг сонирхъя. Тусан шүлэг. Алисын үндсэн давталгаа нь 95 12 98 шидэт тохирол өгдөг. Алис үндсэн давталгаа эсвэл скиллээр дайсны бадрыг 3 удаа зохиж 4 секундын турш ойролцох дайснуудад шидэт тохирол учруулж 129 за шидэт тохирол учруулж энэ хугацаанд 70 73 цус сэргээдэг. Дайсандаа гэмтэл учруулах бүрт HP үндсэн дайралт эсвэл скил бүхий дайсны баатрыг зохих үед үргэлжлэх. Баатар биш нэгжүүдийн хэмжээ. Энэ HP-ийн 25 хүргэнэ. Сайн мэдгүй би энэ монгол орчуулгыг сайн ойлгохгүй. За шинэ ультимейт скил. Бисийн хараал. Алис цус далавчаа дэлгэж ойр байгаа бүх найснууд руу шид тохирол учруулж бүх дайсны баатруудад цусны хараал үлдэнэ. Цусны хараал 2 дэлбэж 257 шид тохирол болон Алис зориулсан 500 HP сэргээх нэмэлт цусны хараал зөвхөн 30% HP-г сэргээн. Окей. За. Ер нь бол Алисын шинжилэлт. Энэ шинжилэлцийг хэр өв би болохоор би сайн мэдэхгүй байна. Миний бодлоор бол Алисийг хамгийн гол холдож байсан зүйл нь ультимейт скил нээсэн. Одоо тэгээд тэр нь өөрчлөгдчихлөө. Хуучин ультимейт скил нь пассив нь болоо өөрчлөгдөж байгаа юм байна шүү дээ. За ойлголоо. Тэгвэл ч энэ автед ч OP юм байна л да. Амар OP. Яг
Тэгээд цусаа нөхөхдөө бид нэрөө бүр маанач ашиглахгүй юм байна штий. Oh my god. Emotional damage. Дээрс нь skill cooldown 80% бага юм байна. Skill-ээ spamдж л явах юм бол хязгааргүй үргэлжлэх юм байна. Гал. Энэ шинжилэлт бүр амар OP шинжилэлт байна. Ялангуяа багийн тулааны үеэр. Харалта зүгээр. Пассив нь л байхад зүгээр A few moments later. дөрвөн ширхэг бот тавьчихсан чинь намайг таавар нь хүртэл алж чадахгүй байна. Тэхөө би ердөө дөрвөн ширхэг бот тавьсан гэж боддоо. Stop it. Get some help. One eternity later. За. Гол ажил руу орё. За тэгээд бидний ярих хамгийн сүүлчийн зүйл бол мэдээжин хэрэг Шинбаатар Лукас. Анер Байтер. Тийм Лукас. За тэгээд та нар Лукасын тухай мэдмээр байвал би пост оруулсан байгаа шүү. Тэрнийг уншаарай. Тийм. Ер нь л Лукасын тухай бүх юмыг тэр постн дээр аль болох чадах чинээр гаргасан. За юу ч гэсэн тэрнийг уншаад үзээрэй. За тэгээд Adobe сервер дээр нэг иймэрхүү гоё шинжилэлтүүд орсон байна. Надад хамгийн таалагдсан Alice шинжилэлт байлаа. Тэгээ хаанзагийн шинжилэлт бас айгүй гоё. Granger болвол тийм хаанаас ч олцохоор тийм шинжилэлт байгаа. За тэгээд ер нь бол Granger-ийн шинжилэлтийн давуу тал нь гэх юм бол нэгэ хязгааргүйгээр спамддаг гэсэн. Сайн мэдхгүй лээ. За тэгээд тулааны талбарын шинжилэлт дууд. За тэгээд ер нь бол өнөөдөр мэтлээ нэг иймэрхүү байлаа. За тэгээд таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол лайк. За тэгээд баяртай.